Ашигт малтмлын нөөцөөрөө дэлхийд Өмнөд Африк, Орос, Австрали, Гвиней, Украин улсууд эхний 5-д жагсдаг ажээ. Манай Монгол улс зис нүүрсний нөөцөөрөө Америк, Австрали, Чилийн дараа орох ба газар нутаг хүн амтаа харьцуулбал алтны нөөцөөрөө тэргүүнд нь жагсдаг аж. Одоогоор илэрсэн 80 төрлийн ашигт малтмлын 1170 орд 8000 гаруй илэрс байдаг ба уул уурхайн гаралтай нөөцөөрөө дэлхийн улс орнуудаас эхний 10-д багтдаг байна. Харин алтнаас жүнтэй нэгэн зүйл байдаг нь газрын ховор металл ба энэ түүхийн эдийн нөөц нь 2009 онд Америк нэгдсэн улсын геологийн албаны хийсэн судалгаагаар Хятадын дараа буюу дэлхийд 2-дугаар жагсдаг аж. Газрын ховор металл гэх чинь асар үнэтэйч маш ховор элемент нь дэлхийн хэдхэн оронд байдаг ба дэлхийн нийт нөөцийн 16.7% буюу 31 сая тонн нь Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг ажээ. Мөнгөн өртгөөр 10 гаруй тэрбум доллараар үнэлэгдэх юм байна. Газрын ховор металлаар гар утас, LCD дийлэгц батарей, сансар судлал болон тагнуулын төхөөрөмжүүд, GPRS компьютерийн эд ангиуд хийхээс гадна хүний биед хоргоо зарим элементийг нь боловсруулж хор тавдар доохыг анаахад ашигладаг юм байна. Мөн түүнчлэн уул уурхайн экскаваторын шанагны шүд өндөр чанарын өрөмний хушууг цутгахад ашигладаг гэн. Энэ нь гам болд мэтийн хатуу металлаас 5 дахин урт эдлэгээ даах чадвартай, туйлын харьшгүй бат өгч чанартай элемент юм байна. Харин манайхан зис нүүрс алт гурваа тойрч хэрэлдээд байгаас биш энэ газрын ховор металл гэжийг мэддэггүй. Эрх баригчд нь ч мэддэгдүүлэхгүй гэрэл цохиулчихгүйхэн шиг байлгаж байгаад хувааж иддэг байх магадлал маш өндөр. Барагч тэгдэг үз. Америк нэгдсэн улсын геологийн албанаас судалж гаргаад дэлхийд нөөцөөрөө 2-дугаар жагсдыг нь баталчихсан ийм том баялагийг зүгээр хайхгүй байна гэж байх уу? Энэ талаар мэддэг хүн байвал дуурхал хэрэгтэй байгаа юм да.